Сайн байцгаана уу залуусаа. Өнөөдөр бид таны амьдралын алхам тутамд байдаг ч тэр бүр анзаардаггүй нэгэн чухал ойлголтын тухай ярилцах болно. Энэ бол мэдээллийн систем. Та өглөө босоод автобусны картнаас эхлээд интернетээр хоол захиалах хүртэл энэ системийн нэг хэсэг болж байдаг. Мэдээллийн систем гэдэг нь ердөө л мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, түгээх үүрэгтэй цогц бүтц юм. Үүнийг ажиллахад 5 гол зүйл хэрэгтэй. Техник хангамж буюу hardware, таны гар утас, компьютерийн сервер, эдгээр нь бүгд техник хангамжид багтана. 2 дугаарт програм хангамж буюу software, ашиглаж буй application, код зэрэг орно. 3 дугаарт өгөгдөл буюу data. Энэ нь таны нэр, регистрийн дугаар, гүйлгээний дүн гэх мэт зүйлүүд байна. Энэ бол маш чухал мэдээлэл. 4 дугаарт сүлжээ буюу network. Энэ нь интернет, холболт. Одоо энийг ашиглаж хэрэглээгээ өргөжүүлцгээе. 5 дугаарт хүн буюу people. Энэ нь системийг ашиглаж буй та болон хөгжүүлэгчид. Одоо бүгдээрээ бодит жишээ дээр үзье. Та Mongolia-гаас иргэний үнэмлэхийн лавлгаа авах гэж байна гэж төсөөлье. Оролт буюу input нь та өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ оруулна. Боловсруулалт processing нь систем таны мэдээллийг улсын бүртгэлийн сангаас хайж үнэн зөв эсхийг шалгана. Гаралт буюу output нь дэлгэцээр таны PDF файл бэлэн болж гарч ирнэ. Яагаад мэдээллийн систем чухал вэ? Хэрэв мэдээллийн систем байхгүй байсан бол та очир дараалал зогсож олон цаас бөглөх байсан. Энэ систем бидэнд цаг хугацаа хэмнэх, алдааг багасгах, мэдээллийг аюулгүй хадгалах боломжийг олгодог. Мэдээллийн систем бол зөвхөн компьютер биш. Энэ бол бидний амьдралыг хөнгөвчлөх ухаадаг зохион байгуулалт юм. Ирээдүйд та өөрөө ийм системийг бүтээх боломжтой. Түр баяртай.